За та нар маань намайг дэмжихийг хүсэх юм бол лайк болон сабадараа уншилгаа сонсоорой. За сэмэтрано гүнжүүлээс таруудтай тавтамаарл. За өнөөдрийнхөө уншилгаар түүний таныг их бодол мэдрэмжийг нь харж өгөх болно. За тэгээ та нарт харагдаж байгаачлан өнөөдрийн сонголтын картууд болвол Lovers Oracle card-наас хэдүүлээ сонгох болно. За тэгээд энэ тарагдж байгаа гурван хөзөрнөөсөө картнаас харж байгаа таныг нүдэнд тусч байгаа ч юм уу, таалагдж байгаа ч юм уу, нэг их зүйл бодохгүйгээр сонгоход болно. За тэгээд хэрвээ жоон бяхслаж байгаа сонгороо, тэгээд хэрвээ сонгож амжихгүй байх юм бол бичлэгээ паузлаад тэгээд сонгочод үргэлжлүүлээд сонсороо гэж зөвлөе. За нэгдүгээр группийнхаа маань уншлагадаа тавтамаарл. За та нарын маань сонгосон Oracle card болохоор Twin Flames гэдэг Oracle card байсан байна. За тэгээд Your Passion Ignites. Twin Flames бол ойлгомжтой хэр дүлүүдтэй. За тэгээд таны хүсэл тэмүүлэл айгүй юм асаж дүрлж байна гэдэг ч юм. За ийм хутгатай Oracle card байсан байна. За тэгээд ордуудын эхлээд хэлээд үгүй. Ер нь жоохон газар энергитэй. За үхэр, матар, газар дундаа тий үхэр, матар байж болж байна. За тэгээ агаараас гэх юм бол хумох байж болж байна. Галаас гэх юм бол арслан байж болж байна. За иймэрхүү дөрвөн ордны энерги бол арай жоохон зөрхилж байгаа гэж хэлж болно. За үхэр, матар, хумх, арслан. За тэгээд эдгээр ордуудаас нэг бол та, нэг бол нөгөө хүн байх боломжтой. За тэгтээ заавал бас ордонд таарах ёстой гэсэн зүйл байхгүй. Таарахгүйсэн ч гэсэндээ болно. За тэгээд уншлаад нь орё. За энэ уншлагаар болохоор түүний таныг их бодол мэдрэмжийн талаар уншлага бэлдсэн байна. За тэгээд Knight of Swords урваа харцаа. За нөгөө хүн нь болохоор нэг юм мэдрэмжээ яг юм логикоор зэгтэлж чаддгүй, өөрт төрж байгаа мэдрэмжээ логикоор жоохон зэгтэлж чадахгүй байх магадлалтай. Эсвэл дотроо ингээд айгүй их зүйл боддог хэрнээсээ ил гаргахтаа жоохон хүндрэлтэй байдаг ч юм уу, нэг тиймэрхүү байх магадлалтай. За тэгээд заримдаа ингээд өөрийгөө жоохон бариад ч юм уу тий хэлмээр байгаа зүйлээ хэлэхгүй ингээд өнгөрөөдөг ч юм уу, ийм жоохон хүүтэн хүндий харагддаг ч юм уу, өөрийгөө тэгж харагдуулаад байдаг ч юм уу тий тиймэрхүү хандлага бас анзаарагддаг байх магадлалтай гэж харагдаж байна. За тэгээд Destar хөзөр байна. Таныг бол айгүй эргээр хардгаа тий ийм гоё найдвар төрүүлдэг. Та бол тэр хүнд ийм гоё найдвар төрүүлдэг юм шиг бол харагдаж байна. За тэгээд таныг бодохоор ингээ айгүй гоё од шиг ингээ сэтгэлд нь ингээд гоё гэрэлтдэг ч юм уу тий. Иймэрхүү пэйж бас болохоор харагдаж байна. Нэг л юм гялалцсан нэг гоё энержи мэдрэгдэж байна. За тэгээд Queen of Cups урвуу хараа гараад ирсэн. Ер нь сэтгэл хөдлөлийн хувьд жоохон тогтворгүй байх магадлалтай. Эсвэл мэдрэмжээ жоохон бүрэн ойлгож чадахгүй ч юм уу байх магадлалтай. Ингээд дотор нь янз янзын мэдрэмжүүд ингээд төрөөд байж идэг ч гэсэндээ тэрийг ингээд жоохон дараал, хаагаал, нуугаад байдаг ч юм уу. Тиймэрхүү дүр зурагтай харагдаж байна. За тэгээ Six of Pentacles нэг юм өгөө авааны тэнцвэр өгөө авааны тэнцвэртэй байдлыг ер нь жоохон чухалчилдаг хүн байх магадлалтай харагдаж байна. Ингээ харилцаанд хоёр тал харилцсан л хоёр талаасаа ингээд 50-50% тэнцвэр хичээл зүтгэл гаргах хэрэгтэй ч гэх юм уу тиймэрхүү зүйлийг чухалчилдаг байх магадлалтай. За тэгээ дээрээс нь бас за бит хоёрын бол ингээ харилцаандаа аюу юм гоё тэмцвэртэй байж чаддгаа тий. Хин яг 50-50% хичээл зүтгэлийг зарцуулж чаддгаа гэж бас боддог байх магадлалтай харагдаж байна. За тэгээд Design үзүүр заавуугаасаа Design бол ийм айгүй эерэг гэгээлэг карт байгаа тий. Тантай холбоотой ийм айгүй ийм халуун дулаан мэдрэмж, гэрэл гэгээ бас ийм гоё татагдалт байдаг ч юм уу тийм гоё баяр баясгал байдаг ч юм уу. За иймэрхүү утгыг бол илэрхийлж идэг. За тэгээд Four of Pentacles урвуу харсан. Ер нь нэг юм
дотроо тээгээд бариад ингээд нэг тас зуурчаад ийсэн асуудлууд байдаг ч юм уу тийм. Тэдгээр зүйлийг ингээд жоохон суллаж эхэлж байгаа гэж харагдчихээн. За магадгүй нөгөө мэдрэмжээ жоохон ингээд дараад хориод идэг гэсэн шүү дээ. Тэгээ ингээд өөртөө ингээд ганцхан өөртөө л ингээд мэдрэмжээ тас зуурцсан бусад хүмүүст илэрхийлэхгүй байдаг ч юм уу тийм. Иймэрхүү байсан бол за энийгээ жоохон суллаад ер нь нэг жоохон нээлттэй болох хандлагатай. Ер нь жоохон нээлттэй болох тал руугаа явж байгаач гэдэг юм. За нэг тиймэрхүү хандлагатай бол харагдаж байна. Ер нь тэгж хичээж байгаа гэдэг ч юм уу тийм. За тэгээд Six of Wands за таныг болвол айгүй үнэлдэг ээ. За тэгээд дээрэс нь нэг ийм зүйл өгдөө шүү дээ. Бахархах юмтай одоо юу гэдэг одоо та ингээд ямар нэг зүйлийг үнэхээр сайн хийдэг байгаад тэрийг ингээд айгүй сайн хийгээд ингээд тэрүүгээрээ бахархдаг тийм. За тэгэнгүүт л зарим хүмүүс болохоор ингээд жоохон сэтгэл готрон үйдээ ч юм уу надад тийм бахархах зүйл байхгүй гэдэг ч юм уу. За нэг иймэрхүү зүйл өгдөө шүү дээ. Тэгвэл тэр хүн таныг харахаараа айгүй юм бахархах зүйлтэй хүндээ гэж хардаг гэсэн үг. Та одоо ингээд ямар нэг зүйлийг ингээд айгүй мундаг хийгээд тэрийг хараад ингээд үнэхээр бахархах зүйлтэй юм аа гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү мэдрэмж бас төрдөг байх магадлалтай байх нэ. За тэгээд таны анхаарлыг бас ингээд авахыг хүсдэг жиж магадгүй гэж харагдаж байна. За тэгээд Three of Pentacles харилцаанд ер нь хоёулаа л ингээд аль тал нь гаранд бие оролцоод тий харилцаагаа ингээд харчилж тордоод яг ийм нэг ийм хамтрагчид шиг партнерууд шиг тий эсвэл ингээд одоо юу гэдэг нэг төсөл дээр хамтдаа ажиллаж байгаа хүмүүс гэдэг ч юм уу тий яг нэг ийм сайн хамтрагчид гар нийлсэн юм сайн хамтрагчид байх гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлийг чухалчилдаг. За тэгээд дээрэс нь яг бид хоёр бол ингэж чаддаг та гэж боддог байх магадлалтай. За тэгээд бас өөр та хоёр ингээд бие биенээ ингээд илүү сайн таньж мэдэх ч юм уу тийм ийм ойлгох юм боломжтой одоо гэдэг ийм энержи утга санаа харагдаж байна гэх юм уу. За иймэрхүү байна. За тэгээд ингээд нийтд нь харах юм бол за таныг бол ийм the sun, the star тий одоо баг өөр юу хэрэгтэй юм бэ гэдэг ч юм уу. Тийм айгүй юм гоё гэгээлэг тий ийм гоёор хардаг яхны за тэгээд Oracle card нь болохоор ийм айгүй хүчтэй таталцалт хоёрын үед байгаа. За ихэр дөлүүд магадгүй жоохон бие биенийг толддог байх магадлалтай тий. За таны сул талууд тэр хүн дээр илэрч гарч ирдэг ч юм уу. Нэг болвол тэр хүн нь таныг жоохон триггердээд ингээд сул талуудыг чинь ил гаргаж ирж өгөөд идэг ч юм уу. Нэг жоохон толдолтын энерги бас байгаад байж магадгүй. Тэгээд бие биентэй ингээд айгүй хүчтэй таталцаад ингээд айгүй юм хинт нь л ийм гоё дулаахан за би бол яг надад нэг ийм мэдрэмж орж ирээд байна. Би бол ингээд ихэр дөлийг харахаараа гэдэг ч юм уу. Им яг ийм десаны энержи мэдэрдэг гэж хэлж болно. Ийм дулаахан, тухтай, тайван, ийм аз жаргалтай, ийм хамгийн тайван, хамгийн дулаахан, хамгийн тухтай тийм энержи байдаг. Ихэр дүүлийн энержи бол тийм. За тэгээд десаны үзэр гарч ирсэн. За энэ бол ингээд ихэр дүүлийн энержитэй бас нэлээд ийм дөхнүүд би бол өөрөө тэр десаны бол миний хэрдлийг илэрхийлэн гээд хэлтэн чадна тийм тэгвэр бол бүрэн боломжтой. За тэгэд иймэрхүү зүйлс бол харагдчихна. За тэгэхээр магадгүй та хоёр маань ихэр дүүлүүд байх боломжтой. За тэгээд нэгдүгээр бүлгийнхэн маань бол одоо юу гэдэг тийм situationship map гэдэг байгаа зүйл ч нэг хайхтар харагдахгүй байна. Тэг бүр юм салж байгаа хаагтж байгаа шигсэндээ юм алга ер нь бол дайжгүй нэлээд юм дайжгүй сайхан болж бүтээ цаашдаа жисэндээ болоод бүтээд явчихаар ийм энержи бол харагдаж байна. За тэгээ би болохоор Twin Flame уншлагаас ер нь жоохон хол тэгээд Twin Flame уншлаа хийхгүй гэдэг ч юм уу тэгж боддог гэхгүй юу ер нь Twin Flame ч өөрөө юм айгүй юм эмзэг сэдв гэдэг ч юм уу. Тэгээд хүнд ингээд тайлбарлаад хэлээд ингээд жоохон хэцүү магадгүй би өөрөө тэрийг ингээд тайлбарлаж ярихад надад жоохон ингээд ийм хүмүүст
ойлгуулах арга олохгүй гэдэг ч юм уу. Ингээд тиймэрхүү байх магадлалтай. Би ер нь ингээд Twin Flame-ийг хүмүүст тайлбарлаад ингээд ингэж бол чадахгүй юм шиг надад санагдаад идэг. Тэгээ би ингээд аль болох Twin Flame уншлага хийдгүү хол байдаг байхгүй юу? За тийсэн чинь манай нэгдүгээр группийнхэн дээр Twin Flames гэнгээ сайхан өөрөө цаанаас гараад ирлээ. За тэгээд та нар маань Twin Flames байх магадлалтай. Гэхдээ энийг бас би шууд ингээл 100% ингээл за та хоёр болвол Twin Flames шүү гэд ингээд хэлэх боломжгүй. Энийг зөвхөн та болон тэр хүн чинь шийдэх юм зүйл байдаг шүү. За тэгээд өнөөдрийнхээ уншлага болвол ер нь ингээд дуусчихин. За нэмээд хэлэх зүйл юу байна? Жоохон бэлсэл гад харъя. За тий нэг амар дутуулсан зүйл алга багцлаа дахиад хэлхий гэх юм бол за тантай холбоот ийм сайхан гой эерэг ийм гой бодол мэдрэмж таталцал тийм ийм гой хүндлэл энтер байгаа харагдчихээн юм дулаахан тийм. За гэхдээ King of Swords сургуу, Queen of Cups сургуу тий ер нь жоохон мэдрэмж байгаа ч гэсэндээ тэрийгэ илэрхийлэхдээ жоохон муу ч юм уу тий өөртөө жоохон зөрчилдөд байдаг ч юм уу иймэрхүү өнгө аястай байгаа гэж харагдчихна. Гэтэ энэ бол яг нэг тийм амар сүртэй муу зураг гэж хэлэхэд бас хэцүү шүү дээ тий ер нь бол дайжгүй шүү. Зэ юм байна. Тэгээд өнөөдрийн уншлага нь энэ хүрээд ингээд дуусж байна. За тэгээд та нар маань энэ хүртэл та нарт маань уншлагын таарад таалагдаад цаашаа нэмээд үргэлжлүүлээд уншлага сонсмоор байна гэдэг ч юм уу тийм нэмэлт авмаар байна энэ гэдэг ч юм уу. За тиймэрхүү бодол мэдрэмж хэрэгцээд төрж байх юм бол над руу инстаграмаар бичээд ороод ирээрэй. Би инстаграмаар description хэсэг дээр оруулаад өгөх болно. За тэгээд инстаграмаар бичээд би одоо нөгөө өмнө нь болохоор айгүй их бүр ингээл бүтэн яг тэр бүтэн өдөржин ерөөсөө л тэр зихтэл яг хувийн уншлага гэл ингээл амар их хувийн уншлага хийдэг. Тэгээд тэрэндээ жоохон ядраад жоохон ер нь жоохон ядарсан. За тэгээд одооноос эхлээд яг өдөрт нэг хамгийн макста 10 хүнд л хувийн уншлага хийж өгье гэж бодож байгаа. За тэгээ тэр хувийн уншлагад нь болохоор нөгөө дурын 3 асуултын уншлага гэдэг чинь яг бусад зэдвэр ямар зэдвэр хамаагүй байдаг ч юм уу те. За тэд нар маань ч гэсэндээ орон за тэгээд энэ YouTube уншлагын маань нэмэлт хувийн уншлагын ч гэсэндээ тэр 10 дотор орох болно. Тэгээ 3 групп гуруулаа нийлээл ерөөсөө ингээд 10 хүн болчих юм бол тэгээд тэр өдөртөө ахад нэмж уншлага хийхгүй гэсэн үг. За тэгээд хэрвээ уншлага авахыг хүсэж байгаа юм бол одоо нэмэлт бичлэг энэ төр нэмэлт ямар нэгэн зүйл хүсэж байгаа юм бол би одоо та нартай одоо өнөөдөр хүртэл хийж ирснээрээ нэмэлтээр хувийн уншлага яг өөрт нь зориулаад ганцхан таны энержи дээр та хоёрын энержи дээр гэдэг ч юм уу тийм ингээд танд зориулаад тусад нь нэмэлт хувийн уншлага хийж өгдөг байгаа. За тэр нь энгийн хувийн уншлагнаас бага зэрэг хямдхан байдаг. За тэгээд авахыг хүсэж байгаа юм бол инстаграмаар бичиж ороод ирээрэй. Тэр уншлагаар нь уулзцгаая. За тэгээд энэ үрээд болсон гэж бодож байгаа юм бол энэ хүртэл сонссон та нартай баярлалаа. За тэгээд уншлаганд таарсан баг таалагдсан байх гэж найдаж байна. Баяртай. За 2 дугаар группийнхэн маань уншлагатай тавтай байрал. За та нарын маань сонгосон Oracle card болохоор wait. Хүлээгээрэй, хүлээгээрэй тий. Don't rush into it. Allow nature to take its course гэд ийм Oracle card-ыг та нар маань сонгосон байна. За юу гэж аам бэ гэх юм бол за хүлээгээрэй, яарах хэрэггүй тий. Бүх зүйл байгалийн ханжаамаар өрнөгөө гэдэг ч юм уу тийм. За иймэрхүү утгатай Oracle card-ыг та нар маань сонгосон байна. За тэгээд одоо эхлээд ордуудыг хэлээд өгье. За ер нь жоохон усны энержи, тэгснэ галын энержи байгаад байна. Ер нь холимог тийм. За ус гэх юм бол загаас мэлхий хилэнцээ гэдэг ч юм уу тий. За гал гэх юм бол арслан хонь ном. За эдгээрээс та юм уу нөгөө хүн байх магадлалтай. За тэгээ заавал орд бол таарах албагүй таарахгүйсэн ч гэсэндээ окей.
За тэгээд уншлагатаа орцгоё. За мөн уруу хараа гараад ирсэн. Ер нь жоохон өөрөөсөө нууж исэн зүйлүүдээ ойлгож эхэлж байгаа гэж харагдаж байна одоо нөгөө хүн нь тий. За тэгээд тантай холбоотой таныг хардаг байсан гэдэг ч юм уу тий. Тэр зүйл нь одоо нэг жоохон өөрчлөлтүүд яг юм бодиттой болж эхэлж байгаа байж магадгүй одоо эргэлзээ байсан бол тэр нь багасж байгаа гэсэн үг. Тэгээ юм нуугдмал мэдрэмжүүд нь ил гарч эхэлж байгаа гэж харагдаж байна. За тэгээ temperance. За энэ бол угаасаа л ойлгомжтой тийм. Нэг юм харилцаагаа тэнцвэртэй авч явахыг хүсэж байна. Яг бас ингээл амар сэтгэл хөдлөлтөй хавтаал тийм. Ингэхгүйгээр яг ер нь л ийм уул суурьтай бүгднгийн сайхан ажиглаад ингээд явахыг бол хүсэж байна. Нэг амар яарахгүй байдаг ч юм уу тийм. Тийм хүсэл бол байна гэж харагдаж байна. За жоохон Oracle card-ийн энержи бол байна. За тэгээ Ace of Pentacles урвуу нэг тийм ийм санд орж ирээд ингээд нэг юм алхам хийх гээд ингээд алхах гээд бодъё. Ингээд алхах гээд тэнгүүт яна одоо буруу алхаад ингээд бүдрээ дунчих үедээ гэдэг ч юм уу тийм. Яг одоо ингээд алхам хийх гээд ихээр боломжоо ингээд үгүй хийчих гээд байгаа юм шиг боломжоо сүтгэж үедээ тийм надад байгаа боломжоо би сүтгэе хайчих үедээ гэдэг ч юм уу. За нэг иймэрхүү имэйлт бол байгаа гэж харагдаж байна. За тэгээд Queen of Wands тэгснэ King of Wands энэ бол тэгэл бас ойлгомжтой тий Queen King хоёр Wands тий. За ер нь бол өөрөө чи юм айгүй юм өөртөө ихтэй ийм сэтгэл татам тийм нэг юм олон хүмүүсийн анхаарал дунд байдаг олон хүмүүсийн одоо юу гэдэг хараан дунд байдаг гэдэг ч юм уу тийм ийм анхаарлыг нь татдаг тийм хүн гэж бол боддог байх нэ тийм айгүй хүчтэй энержитэй хүчтэй зан чанартай гэдэг ч юм уу иймэрхүү байх магадлалтай. За тэгээд King Queen хоёулаа хамттай байгаа гэдг нь болохоор хин л харилцан татагдчихна би биэндээ одоо ганцхан таал тэр хүндээ татагдаад байдаг ч юм. Нэг бол зөвхөн тэр хүн л татагдаад байдаг ч юм те. Ийм биш та хоёр харилцсан л яг адилхан би биэндээ татагдчихээн. Яг ижил вибрац, ижил долгионоор те. За тэгээ цаашдаа ч гэсэн тэр нь би бинээ ойлгоод явах юм потенциал бол маш өндөр гэдгийг харуулж байна. За тэгээ чи хуан зуруу ирээдүйн тал дээр яах юу хийх ирээдүйд ер нь юу болох юм гэдэг ч юм те энэ тал дээр жоохон бүрхэг ер нь юм бүрэн шийд гараагүй гэдэг ч юм жоохон эргэлзээтэй байдаг ч юм уу те иймэрхүү зүйл бол харж байна те. За тэг яг юм тодорхой ингээд алхам хийгээд те одоо юу гэдэг хоёлоо одоо бүр ингээд бүр serious ингээд яриа гэх юм бол хоёлоо одоо ирээдүйд бүр гэрлэнтэй одоо ингээ хамттай амьдран би чамайг эхнэрээ нөхрөө болгоно гэдэг ч юм уу те. Яг ингээд ийм том үйлдэл ийм бодтой ийм том алхам хийх цаг нь арай жоохон болоогүй ч байгаа юм шиг те. Ингээ нэг юм жоохон цаг нь болсон хэсэгтэр нэг жоохон эргэлзээтэй байдаг ч юм уу те. Ер нь л нэг юм сайн шийдвэр бол бүрэн гараагүй байгаа гэж харагдаж байна. За тэгээд Hanged Man урвуу байна. Яг юм одоогийн юм байгаа нөхцөл байдлаасаа гарахыг жоохон хүсэж байгаа. Гэхдээ бас бүрэн гарч чадаагүй, бүрэн шийдвэр гаргаж чадаагүй тийм энерги бол байна. Одоо юу гэдэг нэг зүйл хийх хэрэгтэйг мэдээд байгаа хэрнээсээ хийх арай болоогүй, цаг нь арай болоогүй гэ хийхгүй байгаад байгаа юм шиг. Ийм энерги бол байна. За тэгээд 8 Wands зурвуу нэг юм 8 Wands чинь нэг юм бамбай шиг ийм энержитэй. Өөрийгөө ингээ хамгаалсан те ингээ урдаа нэг юм бамбаа босгочод ингээ хамгаалтанд бэлэн байгаад байгаа юм шиг. Өөрийгөө хамгаалаад байгаа тийм энергитэй кард эдгаа. За тэгээд магадгүй одоо өмнө нь айгуу сэтгэлийн шар хавж исэн ч юм уу те. Зөвхөн одоо танаас биш юм аа гэхэд те. За танаас ч бас болно л доо. За тэгээд танаас биш юм аа гэхэд одоо өмнөх өөр эксүүдээсээ гэдэг ч юм уу те. Өөр ямар нэгэн зүйлээс гэдэг ч юм уу иймэрхүү шархуудыг авж исэн байж магадгүй. За тэгээд ахиад тэгж шархлах үедээ гээд өөрийгөө ингээ бамбаагаар хамгаалсан гэдэг ч юм уу. Тийм байсан байж магадгүй гэж харагдаад байна. За тэгээд одоо болохоор тэрийгээ жоохон суллаад ингээд нэг юм ингээл байнгын бамбаатай яваад харж хэцүү шттэ. Тэгээд тийм
бамбаатан хүний өдөөс үйлдэл хийгээд ингээ харьцаадахаар бас хэцүү ингээд ойгоод ингээд үгэнсээ очихгүй ч юм ингээ үйлдэлсээ хийхдэггүй ч юм гаднаас нь нөгөө талд нэг хэцүү байх магадлалтай тэгээд одоо тэр бамбаага жоохон буулгаад ингэж байгаа харагдаж байна. За тэгээд бас ингээд өөрийгөө байн хамгаалал ингээл яваад байгаа нь өөрт нь бас жоохон хэцүүтэй ер нь жоохон юм туйлдмаар тийм байсан байж магадгүй. Тийм байсан байж магадгүй харагдаж байна. За тэгээд King of Swords зурвуу сэтгэл мэдрэмжээсээ илүүтэйгээр ер нэг юм логик бодол гэдэг ч юм энэндээ жоохон анхаарлаа хандуулдаг байх магадлалтай. Мэдрэмжээ жоохон дотроо хадгалдаг ч юм уу те. Тэгээ хит их юм боддог ч юм уу те. Зүгээр яг хэмжээнд нь сайхан тунганд харуулад бодчихгүй ингээл хитрхи их жоохон бодол овертинк хитрхи их гэдэг гэж магадгүй бас. Тэгээд заримдаа тэр нь жоохон юм хөдөө хөндийн нөхцөл байдал үүсэх гэдэг гэж магадгүй тийм харагдаж байна. За тэгээ Queen of Cups-ыг эцсийн нэрэг бол айгүй гоё Queen of Cups гарч ирсэн байна. За тэгээд тэр хүний дотоод яг юм гүндэн гэдэг ч юм уу тийм айгүй гоё юм халуун дулаан юм сэтгэл татагдалт тийм инрэл хайр гэдэг ч юм уу тийм иймэрхүү зүйлүүд бол байна. Энэ ингээд юм гоё романтик хэрнээсээ юм зөөлхөн ийм энержи надад мэдрэгдээд байдаг ийм карт гэдэг байгаа. За тэгээд яг уншлагын төгсгөлд Queen of Cups байгаа нь өөрөө бас айгүй дэжгүй те ер нь бол тагрын харилцаа нэг тийм амар хатуу хэцүү одоо юу гэдэг боломжгүй цаашдаа ямар ч ирээдүггүй өнтер гэдэг ямар ч зүйл аллах те юм гоё зөөлхөн тухтай ийм харилцаа байх магадлалтай. Яг юм маш бага зэргийн асуудлууд бол байж магадгүй те. За тэгээд нийтд нь ингээд дүгнээд базаад нэг хэлээ те. За таныг бол сонирхтг нь бол баттай. Сонирхлоос ч илүү төвшөнд те. За тийм маш өндөрөөр үнэлдэг ахны, маш их татагддаг ахны тий. За тийхтэй сонирхдаг байлаа юм сайхан зүйл боддог байлаа гэд шууд ингээл юу юугүй дайрж орж ирэл, юу юугүй гинтлстэй амар яаралтай алхам хийгээл ингэх төлөв энержи бол жоохон сул бага байгаа харагдаж байна. За тэгээд Oracle card нь гэсэндээ хүлээ ярах хэрэггүй тий. Зүгээр л байгалийнхаа замаар нэг явуулчихаа тий. Байгалийнхаа замаар өөрөө хөгжнөө угаасаа мод ч гэсэндээ байгалийнхаа замаар өөрөө ингээ хугацаа зарцуулж ургаж ингээд ураадаг штэ тий. Тэрнтэй яг адилхан. За өөр нэмэт хэлэх зүйл юу вэ? Жохон бясалгаад харъя. За ер нь одоо тэгээд өөр нэмжлэг дах зүйл алга ер нь бол маш их татагдалт тийм сэтгэл мэдрэмж юм сайхан холбоо байна. Та хоёрт ирээдүйд потенциал их бас их байна тийм. Тэгэхдээ одоогоор яхаа юм жоохон удаашралтай байж магадгүй. Нөгөө хүн ч гэсэндээ угаасаа юм яарахгүйгээр ингээд айжуухнаар ингээд харилцаагаа тогтвортойгоор ингээд өсгөөр хөгжүүлээ явъя гэдэг ч юм уу тийм. Ер нь жоохон азнаж юм уул суурьтай бодож барьж байгаад ингээд өгүүлдэл хийх гэдэг тийм төрлийн хүн байгаа болохоор харилцаа нь өөрт нь одоо манай нууцлыг сонсож байгаа баазрын удаашралтай л санагдчихж магадгүй. За тэгээд өөр бүр юм муу зүйл мөл бол алга. За тэгээд уншлагын энэ хүрээд дуусчихин. За та нарт маань тэгээд энэ уншлага нь таарад, таалагдаад тий нэмэлт авмаар байна, нэмэлт уншлага авмаар байна мэн энэ төр гэсэн мэдрэмж төрж явах юм бол над руу инстаграмаар бичээд ороод ирээрэй. Би инстаграмаар description хэсэг дээр оруулаад өгөх болно. За тэгээд нөгөө урдийн айдлаараа нэмэлт бичлэгний оронд яг зөвхөн таны энержи дээр танд зориулаад гэдэг ч юм уу та өөртөө зориулаад зөвхөн та хоёрын энержи дээр тусад нэг юм хувийн уншлага хийж өгдөг. За тэгээд тэрийг хийж өгнө. За тэгээд одоо би ингээд цаашдаа өдөрт ерөөсөө нэг ихтэй л макстай л нэг 10% уншлага авах төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхгүй бол бүр ингээд бүр ядартлаа амар их хувийн уншлага орж ирээд тий өөрөө энергигүй болоод тэгээ YouTube дээр ч гэсэндээ бичлэгээс хийж чадахгүй жоохон YouTube дээр уншлага жоохон малгардуулаад ингээд нэлийн жоохон ядарч мадрах гад тиймэрхүү байгаад байгаа. Тийм болохоор тэгээ одоо нэг жоохон лимит тогтоогоод өдөрт нэг 10% уншлага хийн. Тэгээд 3 групп нийлээл ерөөсөө 10% уншлага хийнэ. За тэгээ тэрэн дундаа энэ YouTube-ийн нэмэлт хувийн уншлага орж байгаа. Тэгээ бас нөгөө бусад сэдвээр одоо
заавал YouTube үзээгүйсэн ч гэсэндээ бусад дээр энэ туртаа хүн ингээд хувиршлах хүсэн ингээд орж ирж байгаа тэр хувийн уншлагууд нь гэсэндээ тэр 10 дотор орно. Ингээд ерөөсөө л тэр өдөрт нийтдээ л 10 уншлага л хийн гэсэн үг. За тэгээд YouTube-ийн нэмэлт хувийн уншлагын болохоор бусад энгийн хувийн уншлагаас болохоор дурын сэдвэрээ хийлэгдэх ч юм уу тэр хувийн уншлагуудаас нэрээ жоохон хямдхан байдаг. За тэгээд тэрийг авахыг хүсэж явах юм бол хэдүүлээ тэр нэмэлт хувийн уншлагаар нь уулзцгаая. Ингээд энэ хүрээд боллоо гэж бодож явах юм бол энэ хүртэл сонссон танд баярлалаа. За тэгээд уншлага нь энэ хүрээд дуусчихин. Таарсан баг таалагдсан байх гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. За 3 дахь группийнхаа маань уншлагадаа давтай морил. За та нарын маань сонгосон Oracle card болохоор Trust гэдэг Oracle card байна. За тэгээд эдгээр нь уншия. Transformation occurs through acceptance. Once you accept the current situation, it will automatically transform гэсэн юм Oracle card байсан байна. За тийм юу юм бэ гэмэл за trust бол угаасаа ихтгэлтэй. За тийм хүлээн зөвшөөрлөөр дэмжин өөрчлөлт бий болдгоо тийм хүлээн зөвшөөрж иж өөрчлөлт бий болдё шүү. За тэгээд одоогийн энэ байгаа нөхцөл байдлаа байгаагаар нь хүлээн зөвшөөрөх үед байдал ч ер нь аяндаа өөрөө өөрчлөгдөнө гэсэн юм утгатай Oracle card байсан байна. За тэгээд эхлээд ордуудыг нь хэлээд үгүй. За ер нь усны ордноос гэх юм бол жоохон хилэн загас бол бэн. За тэгээд агаараас гэх юм бол хумх байж болж гин. Галаас гэх юм бол нум байж болж гин. За хумх, нум, загас, хилэнц. За энэ ийм дөрвийн нэрийг бол жоохон зөнхлөх маягтай юм мэдрэгдэж гин. За тэгээд эдгээр ордуудаас та юм уу нөгөө хүн байх боломжтой. За тэгээд орд таарахгүй байсан ч гэсэндээ зүгээрээ санаа зовх шаардлагагүй, заавал таар халавгүй гэж юм те. За тэгээд уншлагадаа орцгоё. За өнөөдрийн уншлагын сэдэв болвол түүний таныг их бодол мэдрэмж юу вэ те. За тэгээд Six of Cups бас ихтэй жгүй сайхан карттай юм гоё дулаахан мэдрэмж төрүүлдэг нэг юм хизээний л таньдаг мэддэг байсан юм шиг те бүр ингээд өнгөрсөн дугаасаа л таньдаг байсан юм шиг нэг тийм гоё мэдрэмж өгдөг байхаа эсвэл тантай холбоотой юм гоё дурсамжууд айгүй юм сайхан мөчүүд байдаг ч гэж магадгүй те тэдгээрийг ингээд гоё боддог мэддэг ч юм уу те ийм байх магадaltaй нэг л тийм танил нэг л тийм аюулгүй юм мэдрэмж тэр хүнд та өгдөг байх нэ. За тэгээд Four of Cups урвуу, Eight of Wands урвуу. За Four of Cups урвуу болохоор за боломжийг аль болох харах гэж оролдож байгаа. Өмнө нь ингээд жоохон тоодгүй байсан зүйлүүд ч юм уу те тэдгэрийг одоо ингээд ахид эргэцүүлээд тэдгэрийг олж хараад за тоогоод яг барьж аваад гэдэг ч юм уу те ингэж байгаа байдалтай харагдаж байна. За тийхтэй Eight of Wands урвуу үйлдэл нь жоохон удаашралтай байгаад байх магадлалтай. Одоо жоохон холбоо барих ч юм уу те нэг юм жоохон харилцааны жоохон урагшлах гэхээр л жоохон гацаатай юм шиг иймэрхүү байх магадлалтай. За тэгээд уул нь бол хурдан хөдөлгөе гэдэг бодол байгаа ч гэсэндээ эсвэл нэг бол залгаад яри холбоо барь очоод уулз эсвэл харилцаагаа ингээ гэдэг ч юм тиймэрхүү бодол байгаа ч гэсэндээ яг хурдан хөдөлж чадахгүй байгаад байна өөрөө нөгөө хүн тэ. За тийм байгаа харагдаж байна. За тэгснэ Six of Swords зурвөө. Тэгээд Knight of Pentacles 2 бэн гэхээр за Six of Swords зурвөө байхаараа өнгөрсөн асуудлуудаас бүрэн салж чадахгүй байгаа. Ямар нэг зүйлд ингээд тэглээд ингээд гогцолдог тутсан юм шиг тий. За Knight of Pentacles ийм жоохон удаашралтай, болгоомжлолтой, нэг амар яардгүй тий. Тэгтээ яг ингээд бүр таг гацаачгүй ингээд доктортой ингээд нэг алхам сөмөр ч юм уу ингээд яваад идэг. Ийм энержи бол байдаг. За тэгээд ингээ харах юм бол үйлдэл хийхээс өмнө, алхам хийхээс өмнө ер нь л жоохон нягталдаг тийм төрлийн хүн байж магадгүй. Сэтгэл нь ингээл амар хөдөлжсэн ч гэсэндээ шууд яг тэр сэтгэл хөдлөлөөрөө гүүгээл ороод ирдэг ч юм уу тийм энергитэй хүн бол биш ээ гэж харагдаж байна. За тэгээ Wheel of Fortune
одоо нөгөө хүн ингэж боддог гэж магадгүй тий. Угаасаа ингээд нэг юм хувь тавилангаар угаасаа бид хоёр уучлах хэрэгтэй гэсэн юм ч юм уу тий. Бид хоёр угаасаа л ингээд нийлхэл ингэж уучлах ёстой байсан л гэж боддог байх магадлалтай. За тэгээ эсвэл одоогийн энэ байгаа нөхцөл байдал нь өөрчлөгдөж байна тий. Яг одоо байгаа нөхцөл байдал маань ийм үр дүнхийх биш ээ. Эргэлтийн цэг ойртож байна гэдэг ч гэсэндээ бас утгатай байж магадгүй. За тэгээ Five of Swords жоохон дотоод зөрчил, буруу үл ойлголцол байдаг ч юм уу тий. Хин нэг нь жоохон шархалсан байдаг ч юм уу тий. Тиймэрхүү байх магадлалтай. За тэгээд нөгөө хүн бас дотроо ингээд хэрхэн яаж одоо ингээд зөв харилцах вэ, зөвөр хандах вэ гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү ингээд эргцүүлэл нэлийн их байгаа байж магадгүй тийм ингээд жоохон толгой молгоо нүгдөөд ч юм уу тийм. Тэгтээ энэ хартаа энэ Five of Swords-ийн хэрэг шуунууд нь ингээд дамжаад ингээд нисээд Nine of Cups-ийн аягнууд болоод ингээд явж байгаа юм шиг харагдаж байгаа тийм байна. За тэгээд Nine of Cups угаасаа маш эерэг карттай юм таныг харахаараа юм гоё та бол тэр хүнд бол хангалттай таалагддаг тийм таныг харахаар юм аюугаа сэтгэл ханамжтай байдаг ч юм уу тийм. За тэгээд нэг таныг бүр ингэж боддог гэж магадгүй заяа. Хүсэл мөрөөдлийн нэг хэсэг гэдэг ч юм уу тий. Бүр иймэрхүү бодол мэдрэмжтэй ч байж магадгүй. Юу ч гэсэн таныг харахаар ийм амар гоё дулаахан нэг танил дотн тухтай аюулгүй тий. Тийм байдаг байх нэ бас жоохон харахаараа гоё аз жаргалтай сэтгэл ханамжтай ийм байдаг байх магадлалтай. За тэгээд Nine of Swords-аас нэг юм бас л нэг юм жоохон санаа зовнол айдас тэгэл нэг юм хит их бодол тэгдгснээ ингээл шүн унтаж мунтгай хөвтөнгүүд л ингээл бодогдоол ингээл хүнийг ингээл би бол бас амар их тэгдэг даа. Яг унтгаал ингээл хөвтгээд толгоон дотор ялж юм бодогдол одоо тэрийг яах вэ энийг яах вэ гэдэг ч юм уу тэр үед надад нэг жоохон асуудал үйл тэр асуудлын талаар ингээл бодохгүй унтий гэж хичээсэн ч гэсэн тэрэндээ ингээл өөрөө толгой дотор эргэлдэл бодогдол ингээл нэмэгдээд шүн 2-3 цаг болцсон байдаг тий. За тиймэрхүү нөхцөл байдал бас байх магадлалтай жоохон ядарч мадраад нэг бол ингээл жоохон хар дар зүүдэлж мэдлээд байх ч гэсэндээ магадлалтай харагдаад байна. Тэр одоо та хоёр маань ингээл нэг жоохон юм муудалцсан, жоохон үйл ойлголцолтой тиймэрхүү байгаад байгаа юм шиг бэ. За тэгээд уул нь бол танд ингээд ийм сэтгэлтэй, ийм сайхан юмнууд байгаа ч гэсэндээ ингээд муудалцаж барьцсан одоо ял харилцаагаа яах вэ, ирээдүйд яах вэ тийм доктортой ийм барьцтай нэг ийм шийдэл байхгүй, ер нь харилцааны жоохон ингээл ганхаж махал ингээд байгаа юм байна л да. Тэгэл тэрнийхээ талаар бодоод сэтгэл санаанд хямраал санаа зовоол ингээл үүмрээд байгаа юм шиг байна. За тэгээд Ace of Cups эцсийн энерги байна. Ийм шинээр ингээ гоё сэтгэл хөдлөлж эхлэх гэдэг ч юм уу тий. Сэтгэл мэдрэмж хайр дурлалын хувьд ч юм уу. Тэгээд зүрх сэтгэл нь ч гэсэндээ эргээд ингээ гоё хасаад нэгдээд ингэнэ гэж харагдаж байна. Одоо юу гэдэг одоо ингээд та хоёр маань ингээ жоох юм унтраатай ч юм шиг те жоох юм асуудалтай ч юм шиг байгаа ч гэсэндээ хамгийн эцсийн нэрг болвол тэр нөгөө Wheel of Fortune-аас байгаа штэ тий нөхцөл байдал одоогийнхоор ингээд үргэлжилэхгүй те энэ бол өөрчлөгднө ер нь юм бит хоёрын харилцаанд тийм эргэлтийн цэг ирж байгаа энэ гэж бодоод байгаа штэ тий яг тэгээд ингээд их сайхан энэ нөхцөл хэцүү байгаа нөхцөл байдал чинь ч юм уу те ингээд өөрчлөгдөөд ийм сайхан шинээр эргээд ингээд сайхан сэтгэл мэдрэмж насаад гэдэг ч юм те хайр дурлал ингээд бодраад гэдэг ч юм ингээх боломжтой гэж харагдаж байна. За тэгээд дүгнээд хэлэх юм болвол тий таны угаас айгуу гоё дулаахан онцгой хүн гэж хардаг танд бол сэтгэл мэдээж татагдаж байна те айгуу гоё таатай мэдрэмжтэй аз жаргалтай таныг харахаараа ингээл нэг л гоё юм аз жаргалтай байна. Тэгээд та хоёрын хооронд бол одоо ингээд ахаад шинээр ингээд харилцаагаа ахаад ингээд нэг жоохон хөдөлгөөнд оруулаад шинээр ингээд эхлээд гэдэг ч юм уу те ер нь ингээд нэг юм энэ энержигээ ингээд гоё шинжилээд ингээд нэг юм
цаашаа үргэлжлэх потенциал бол байна. Гэхдээ жоохон удаашралтай байж магадгүй тийм урагшлах хурд удаан байж магадгүй 8-1 байгаа шүү дээ. Тэгсэн Night of Pentacles ер нь л нэг жоохон удаан. Гэхдээ ер нь тогтвортойгоор багаар ч гэсэндээ тогтвортой урагшил нахаа гэж харагдаж байна. Тэгээд нэг тийм жоохон айдас санаа зовнил байгаад байгаа гэж харагдаж байгаа тийм. За тэгээ өөр нэг тийм муу зүйл яг энэ уншлаган дээр бол харагдсангүй. За тэгэд Oracle card нь гэсэндээ ер нь ихтгэлтэй байгаарэ тий нөхцөл байдлыг ингээ хүчээр түргэсгэх гээд оролдох хэрэггүй тий зүгээр оролдохгүй ингээд зөнгөөр нь ингээд байлгах юм бол өөрчлөлт өөрөө ирнэ гэсэн шүү дээ. За тийм болохоор хідүүлээ ингээд нэг амар адгаал яаруулаад ингээд нөгөө хүний яар авчлуулаад ингээд газ шийдвэрээ гаргах газ ингээд үгээр өөрсдөө ч гэсэндээ тэрийг нь хүлээгээд ингээд санаа зовоодахгүйгээр ингээд сайхан тань сайхан хүлээцгэж яа гэх юм бол хүүхдүүд угаасаа ер нь сайхан болно энэ нөхцөл байдал өөрчлөгдөнө гэсэн ийм туршлага болсон байна. За тэгээд уншлагын ер нь ингээд дууслаа. Тэгээ манайх ингээд уншлагын энэ хүртэл таарад таалагдаад зэг миний групп мөн байна гэж бодоод тэ нэмэлт уншлага авахыг хэрвээ хүсэж байх юм бол над руу инстаграмаар бичээд ороод ирээрэй. Би инстаграмаа description хэсэг дээр оруулж болно. За тэгээд би ингээд та бүхэндээ угаасаа урдын ядлаар нэмэлт бичлэгний оронд яг хүн тус бүр дээр навъя гэж байгаа хүн тус бүр дээр яг таны өөрийн чинь энержигээр гэдэг ч юм уу эсвэл одоо нөгөө хүнтэй та хоёрын энержигээр яг тусад нь та хоёрт зориулаад хувийн уншлага хийж өгдөг нэмэлтээр тий. За ингээх боломжтой. За тэгээд тэр нь болохоор бусад нөгөө дурын хүссэн сэдвэрээ хүссэн гурван сэдвэрээ гэдэг ч юм уу хийлэгдэг юм бусад ерөнхий хувийн уншлага штэ тусдаа. Тэрнээсээ арай жоохон хямдхан үнэтэй хийгддэг энэ YouTube-ийн нэмэлт хувийн уншлага. За тэгээд бас одоо жоохон өдөрт хийж байгаа хувийн уншлаган дээр жоохон лимит тогтооё гэж шийдсэн байгаа. Тэгэхгүй бол ер нь өдөржингөө бүр маш их цагийг яг энэ хувийн уншлаганд зарцуулаад өөрөө жоохон ядраад ингээд burnout энэ төр болох гээд байгаа байхгүй юу? YouTube дээр уншлагаа ч гэсэндээ жоохон цалгартуулж малгартуулаад тэгээд 7 өнөخت чүтэй атаг ганц бичлэг хийж мэйгээд ингээд айгуу жоохон ядарсан burnout энэ төр болох гээд байгаа болохоор ер нь өдөрт хамгийн макстал ерөөсөө 10 уншлага хийн 10% уншлага хүнд хийж өгнө. За тэр нь болохоор энэ 3 групп нийлээд л ерөөсөө 10. За тэгээд тэрний хажуугаар бас нөгөө заавал энэ YouTube-ийн нэмэлт хувийн уншлага биш өөр бусад сэдвээр ингээд үзүүлэе гэсэн хувийн уншлага авъя гэсэн хүмүүс зөндөө байгаа. Тэгээ тэр хүмүүс нь гэсэндээ нийлээл өдөрт ерөөсөө нэг өдөрт яг 10 л уншлага хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За тэгээ та нар маань хэрэг авахыг хүсэж байх юм бол хэдүүлээ тэр нэмэлт хувийн уншлагаар нь ч юм уу өөр хувийн уншлагаар нь ч юм уу тэр уншлагаар нь уулзцгаая. За тэгээд энэ хүрээд болсон гэж бодож байгаа юм бол энэ хүртэл сонссон та нартай маш их баярлалаа. За тэгээд уншлаганд харсан байх таалагдсан байх гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай.